Монгол Улсын төрийн шагналтай төр нийгмийн нэгт зүтгэлтэн академич Юншү Боогтой Бямбын эренчний мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр архив ерхий газартаа Бямбын эренчний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын үеэр архивын баримттай ном эд үлгийн зүйлийн үзэсгэлэнг гаргасан байлаа. Номог хэвлэл эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн сан хөмөрөг болон хувь судлаачдын цуглууд тулгуурлан олонний хүртэл болгосон нь энэ юм а. Жишээ нь Монгол Улсын үндэсний номын сангаас эренчин 120 номын үзэсгэлэнг дэлгэсэн. Энэ нь түүний бичсэн 120 ном гар бичмэлийг олон нийтэд сонирхуулсан юм а. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Бямбын эренчний ач хүүтэй ярилцлаа. Энэ цаг сайхан болоод ирсэн үед өвөө минь амьд зэрүүн байсан бол яаж хандах байсан бол та гэж би бас бододгийг. Тийм ээ. Тэгвэл өвөө бол ялангуяа тэр нэг сталинизм гэдэг ойлголтыг үнэхээр үзэн яддаг байсан байна. Сталинизм гэдэг чинь зөвхөн Монгол биш, зөвхөн Орос зөвлөлт холбоотой улсад нөлөөсөн биш, ер нь дэлхийд даяар нөлөөсөн нэг тийм үзэл сурталын том явдал шүү дээ. Ер нь бол хүмүүсийн тарих толгоонд бол маш их хүчтэйгээр нөлөөлж, эдийн засаг, улс төрийн байдлаар маш их нөлөөлж хилмигдүүлээд хилмигдчихсэн улс учраас тэрний үүсэл бас байдаг хөт тэр юу гэх юм бөөмэд. Ер нь тэгээ цаг сайхан болоод өвөгийн одоо ер нь миний мэдхээр 90 насны ой тэмдэглэж ийсэн 90 100 тэгээд одоо 120 жилийн ой тэмдэглэж байгаа явдал бол маш сайхан санагдаж байна л надад бол. Өвөөг бол тэнгэр талж явах үед би 17 настай байсан юм. Тэгээд тэр нас урсан 77 оны 3 сарын 4-нд нас ураад 3 сарын 9-нд энэ академийн тэр үеийн одоо төв номын сангаас гаргаж явах байдаг би сайн санаж байна. Тэр үед би 17 настай байсан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол хэл шинжилэлтийн эренчний үзэл баримтлал, Монгол бичиг шигээн босоогоор үлдсэн миний багш, Монгол хэлний зарим хэлзүүн англи арга эренчний судалгааны үндэслэл, академич эренчин эмгэн совин туурай хэрхэн бичсэн тухай, эренчний зогтойж кино төвж ба зогттойж киноны үг хэллэг зэрэг арга руу илтгэлийг эрдэмтэн судлаачид хэлцүүлсэн юм а. Түүний одоо зохиол бүтээл бол олон талтай. За шүлэг, яруу найраг, түүхэн туур, тууж, арман, орчуулга гэсэн одоо олон төрөл зүйлээр Монголын орчин орон сууцыг хөгжүүлэх тодорхой хөвнөд оруулсан. Жишээд өртөх юм бол сар шүлэг одоо бэр цэцэг найраглал тийм ээ. За тэгээ гүнж нууцыг задруулсан цахиа мангадоо эцсийн зүйд гэх мэт одоо түүхэн туурууд ануу хатан за мөн одоо ихнүүдэл заан залуутай гэсэн одоо түүхэн армаанууд за зогтойж кино тууж гэх мэтлэнгийн одоо тус зохиолын үндсэн төрөл зүйлүүдийг бол батжуулан хөгжүүлэхэд өөрийн одоо нөр хөдөлмөр зүтгэлээ зориулсан юм одоо гарамгаа одоо зохиолж байгаамаа. За түүнчлэн түүний одоо орчуулгын бүтээлүүд гэвэл нэг 20 орчим орны 240 орчим одоо сонгогдож зохиолчдын бүтээлийг одоо орчуулсан байдаг нь бол одоо монгол хэлнийхээ дэлхийн одоо хэлтэй харьцуулж монгол уншигчдынхаа оюуны одоо цэнгэлийг л хэвлүүлэхэд хувь нэмэр оруулсан. Манай төрийн шагналд цэвлийн шагнал сурангаа хэлснээр 5 хүний ачааг нэгэн биедээ үүрсэн, цаг үеийн хүнд шалгуурыг давсан, биеийн хөвж сэтгэл санааны хөвж даван гарсан ном бүтээл нь бол Монголдоо төдийгүй дэлхийн дахинд Монголын нэрийг цуурайтуулсан цөөн хөдөн хүмүүсийн нэг. Энэ хүнээрээ бол бид бүхэн бахархаж энэ хүнийхээ хийж бүтээсэн тэр эрдмийн зам мөр, соёл гэгэрлийн зам мөрийг бол заламжлах энэ хүндтэй зүйлийг бол хүлээсэн энэ ахмадуудаа цуглуулж эрдэмтэн мэрэгдтэйгээ хуран цуглаад ийм хурал хийж байгаа. Мөн одоо Бямбын эренчин бол бас хүндтэй багш, гэгэрлэг таригч тийм ээ. Соён гэгэрэл гэдэг энэ үг хүн болгон бас нэг тийм хураараа хэрэглээд байдаг үг бишээ. 4 шалгуур байдаг юм байлээ. Тэрхүү 4 шалгуурыг бол одоо дэлхийн олон нийт одоо Шекспир соён гэгэрүүлэгч мөн үү? Өндөр гэгээн занваазаа соён гэгэрүүлэгч гэж ярьдаг тийм ээ. Тэгвэл одоо Бямбын эренчин гой бол академич Бямбын эренчин бол үнэхээр соён гэгэрүүлэгч тэр 4 шалгуур бий. Тэр одоо үндэсний бахархал, үндэснийхээ өв соёлыг дээдлэгч, нийгмийн зүтгэлтэн, багш, зан заншил, үндэсний үнэт зүйлийн хадгалагч гэсэн
ийм одоо товчхонтой бол эдгээр бүгдийг одоо хангаж ирсэн. Бямбын эрдэнчний 120 жилийн тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Бямбын эрдэнчний мэдэлсний 120 жилийн ойд зориулсан бүтээлүүдийг нь дахин хэвлүүлж, бөө мөрөглийн талаарх судалгаануудыг нь эмхтгэж ном хэвлүүлэх юм а.